Яалтчгүй бид нар 30 гаруй жил ирээнээс гутал аваад өмсөөд хөвшсөн байна. Тэрний сул тал нь бас маш их гарч байна. Монголчуудад бараг бөөрийн асуудалгүй хүн айгүй цөөхөн болцсон байна. Бид нар одоо чанаргүй чийг татдаг гутал өмсөөл яваад ах юм бол энэ нь эргээд хөлний эрүүл мэндээрээ дамжаад бөөрийн өрөвсөл үүсгэж бөөрийн асуудал үүсгэж. Тэгэхээр бид нар энэ 30 гаруй жил яваад ирсэн энэ одоо тогтолцоог яагаад өөрчилж болтгүй юм бэ? Гадаадад аялаад ер нь гадна ингээд ажиллаа явж байхад бүтээгдэхүүн үйлчлэгээ чанартай, хурдан шуурхай тэг үн боломжийн байдаг. Гэтэл Монголд иргэд ороод ирэхээр бүтээгдэхүүн үйлчлэгээний одоо чанар стандарт жоохон суул бүтээгдэхүүний үн харьцангуй өндөр болоо явцдаг. Тэгэхээр яагаад монголчууд заавал үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой? Яагаад тэр үйлчлэгийн үнэтэй за тэгээ чанар муу стандарт ингээд жоохон доголцсон байх хэрэгтэй байлаа гэдэг дээр нэлээд бодож үзсний эцэст 2017 онд компани байгуулад тэгээ анхны бидний амбиц бол Ирээн гэдэг хоттой өрсөлдөх ёстой юм байна. Тэнд байгаа чанаргүй гутлыг бид нар сайжруулах ёстой юм байна гэдэг л анхны бодлоосоо энэ үйл ажиллагаа маань эхэлсэн. Амьсгалдаг байх ёстой, хүний эрүүл мэнд чухал байх ёстой гэдэг үүднээсээ бид нар ингээд энэ бүтээгдэхүүнээ илүү хөгжүүлээ явахаар яалтчгүй эрүүл мэнд дагаад ороод ирж байгаа. Тэгэхээр эрүүл мэнд яагаад гуталтай холбоотой вэ гэхээр бидний хамгийн одоо үнэнч найз бол гутал алчиж байгаа байхгүй. Бид нар өглөөний гутлаа өмсөөл гарсан бол өдөржингөө нөгөө гуталтай явсаар бол орой ирээл тайлж ин тэ. Гэтэл бидний энэ хөлний эрүүл мэнд гэдэг бол чийг татаал өдөр болгон чигтэй орчин байгаа тэгвэл хүний биед яаж нөлөөлөх вэ те? Хөлний тэр номыг дэмжих ёстой, хөлний зөв гიშгэлтийг дэмжих ёстой гэдэг стандартууд яалтчгүй дагалдаад ороод ирдэг. Энэ утгаараа бид нар хөлний номон дээр бас нэлээд ач холбогдол өгж ажилладаг. В 2019 онд бид нар цэцэрлэгийн насны хүүхдүүд дээр судалгаа хийхэд 5 хүүхдийн 3 нь номгүй байна гэдэг судалгаа гарч ирсэн. Энэ бол маш одоо аимшигтай тоо. Тэр 5 хүүхдийн 2 нь жишээ нь манай гэрт байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг бид нар үнэхээр засахгүй л болол анхаарахгүй л болол магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа нийгмээрээ бид нар ясны одоо өөрчлөлтөө энийгээ дагаад хүзүү толгой руу ингээд шохоожилт өгдөг. Тэгтэл хүний бие яг ингээд үндсэн ясан өөрөө юм асуудалтай болоод тэгэхээр бид нар яаж сэтгэх вэ? Тархитлаганд хүртэл нөлөөлдөг ийм л том асуудал юм байлээ. 5-аас доош ангийн хүүхдүүдийн хөлний ном засрах боломжтой байдаг. Энийг бид нар ингээд засах одоо сайжруулах энэ ажлыг хүүхдийг одоо бага насн дээр байх юм бол илүү ингээд боломжтой. Яагаад тэгэхээр энийг би нөгөө өөрийнхөө хүүхдүүдээр бас туршаад үзсэн болохоор илүү юм одоо баталгаатай бардам хийж чадаад байгаа. Энэ номыг яаж бид нар эмчилж болох вэ гэхээр мэдээж ПЭЦ хэмжлэгээр хамгийн сайн эмчлэгдэнэ. Хоёрдугаар гэх юм бол бидний нөгөө өдөр тутмын үнэнч одоо хэрэглээ буюу гутлаар энийг дамжуулж засаж болох юм аа гэдгийг бол бид нар ингээд судалгаан дээр үндэслээд гаргаж ирчээд за нэгдүгээрт ингээд гутал өөрөө анцгалдаг байх хэвээр эрүүл байх хэвээр тэрний хажуугаар заавал номтой одоо гутал өмсчээж энэ өөрөө эмчлэгддэг ийм зүйл байдаг юм а гэдэг дээр бол ач холбогдол өгөөд ингээд ажиллаж байгаа. Энэ сэдвийг хөндөд явж байгаа маань эргээд хүүхдүүдтэй оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт өөрийн хэмжээндээ нийгэмдээ оруулж байгаа тодорхой нэг хөрөнгө оруулалт юм а гэж харж байгаа. Одоо бол бид нар бас СЭВ буюу Монгол дахь хүүхдийн одоо сантай хамтраад бас нөгөө санамж жижиг байгуулад эннийхээ хүрээнд бид нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хөлний одоо номын онцлогоо хийгдсэн энэ ажил явж байгаа. Удахгүй бид бас энэ одоо судалгааныхаа тайланг олон нийтэд хүргэх гээд ажиллаж байгаа. Үндэсний үйлдвэрлэгч гэхээрээ ингээ гаднаас нь харахаар жоох юм хэлбэр төрсний хувьд уламжлалт гэдэг
ойлголт хүмүүсийн дунд нийтлэг байдаг. Гэтэл үгүй юм аа, энийг залуучууд, Монгол залуучууд бас шин төвшөнд гаргаад ирсэн юм аа. Бид нар илүү нөгөө яг эрүүл мэнд тухтай байх ёстой гэдгийг ярьж байгаа ч гэсэндээ энийгээ хадгалаад хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, хамгийн сүүлийн үеийн залуучуудын тренд юу байгаад байгаа, тэрийг яг дагсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь өөрөө яг ийм дэлхийдээ хөл нийлүүлж ажиллаж байгаа л одоо нэг хэлбэр юм болов. Жишээ авах туртай нэг сэдв байдаг. iPhone яг аль улсын брэнд вэ? Мэдээж Америк улсын брэндтэй. iPhone-ы бүх загвар, дизайн, ноу-хау, инновац бүгд Америкт хийгддэг. Гэтэл яг олноор нь үйлдвэрлэх тэр бүх үйл ажиллагаа хятад улсад хийгддэг. Тэгэхээр бид нар ч ихсэндээ яг энэ олон улсын жишгийг бид нар дагах ёстой. Тэгэхээр бид нар бүх загвар, дизайн, ноу-хау бүх байж болох те монголчуудын оюун ухаанаас гарч болох бүх зүйлийг энд хийгээд хамгийн гол нь бид нар олон улсын стандартаа хангахын тулд яг зөв газраа зөв үйлдвэртэй үйлдвэрлэх нь яг бидний монголчуудын бас дараагийн түвшинд гарах үйлдвэрлэлийн нэг эхлэл юм болов гэж бодож байгаа. Тэр ч утгаараа бид нар бас энэ процессыг энэ олон улсын стандартуудыг бол хангаад яг олон улсын жишгээрээ бол ажиллаж байгаа. Энэ бүх одоо гутлыг үйлдвэрлээ явахад хамгийн чухал нь бол мэдээж арьс байдаг. Арьс гэдэг бол өөрөө байгалийн гаралтай зүйл учраас илүү одоо амьсгалдаг тийм дотор байгаа чигийг гадагшлуулдаг. Гаднаас одоо амьсгалах агаарын солилцоог бол илүү сайн явуулдаг. Ямар гутал үйлдвэрлэж байгаасаа шалтгаалаад үхрийн арьс сонгодог. Өдөр тутмын хэрэглээ гэхээс илүү хаяа нэг өмсдөг гангарааны гутлууд байдаг штэ тий. Тэр гутлан дээр бол нөгөө хоньны арьс ашигладаг ч гэдэг юм. Дотор арьсан дээр бас одоо ямааны нэмгэн арьс ашиглах уу, хоньны одоо арьсыг ашиглах уу, бүр зарим гутлан дээр бас гахааны арьс ашиглах тохиолдол гардаг. Зөвхөн зэрэг цагдаагийн одоо гутал хийхэд зориулагдсан материал гэж байдаг бас. Тэгэхээр энэ материалыг зөвхөн энэ гутланд ашиглана гэдэг юм те. За уул бас айгүй чухал. Уул гэхэд бид нар Vibram гэдэг дэлхийн брэндтэй гэрээ хийсэн. За Vibram уулаа бид нар яг ямар гутлан дээр ашиглах уу те ингээ явдаг. За дараагаар нь арьсан ширэн уул гэж бас байдаг. Илүү нөгөө хэрэглээ сайтай. За тэгээд бас арьсаараа ингээ хийж байгаа учраас одоо юу гэдэг нь те хүний эрүүл мэндэд сайн байна ч гэдэг юм уу. Жишээ нь бид нар хайкинг буюу Trex Pro хайкинг гутлан дээрээ event гэдэг доторлогоо байдаг. Илүү нөгөө чигддахгүй агарын солилцоо сайн явуулдаг ч гэдэг юм уу те. Бас л дэлхийн брэнд бид нар бас л Монгол компани гэрээ хийгээл те илүү одоо хэрэглэгчтэй л гэрээтэй албан ёсны энэ нөгөө үйлчлэгийг хүргэхийн тулд бид нараас энэ бүх бүтээгдэхүүнийг ингээл гэрээлэл ашиглаад хамгийн сайн материалаар хамгийн сайн чанартай гутлыг хийж өгч одоо хэрэглэгчтэй бэлэг барихыг л бид нар зорж ажилладаг. Одоо эмэгтэй хүн болсон хойно гэрийнхээ ажил цаг гаргана, эргээл бизнесийнхээ ажил цаг гаргана ч гэдэг юм уу те. Хажуугаар нь бас нэг ганц нэг бичих юмнууд та цаг гаргах нь амралтын өдөр байсан ч ажиллах ёстой бол ажиллах ёстой, шөнө байсан ч ажиллах ёстой бол ажиллах ёстой. Яг л юу хийх ёстой тэрийгээ өстой нөгөө 24/7 гэдэг шиг л явдаг тий. Тэгээ явхаар нөгөө зарим хүмүүсийн одоо тэр өөрсөндөө цаг гаргадаг зүйлүүд дээр бол цаг гаргаж амжихгүй явж байгаа зүйлүүд бол байгаа л байх. Монголд бизнес эрхлэгч байна гэдэг бол ингээд бас нөгөө талаас хараад үзэх юм бол том шийтгэл юм шиг санагддаг. Шинэ юм хий. За магадгүй ингээд олон ажилчдыг авъя, ажлын байраар хангая гэж явахаар татвар айгүй өндөр. За татвараа ингээд аргалаа явж идэл нийгмийн даатгал гэдэг зүйл гараад ирдэг. Нийгмийн даатгалыг бид нар дахиад ингээд төлөө явж идэл ингээд ямар нэгэн байдлаар л төрийн оролцоо гарч ирэл нөгөө хэдэн бизнес эрхлэгчийг ингээд дэмжих томруулах биш илүү ингээд нөгөө шалгалтаар дүрм журмаар ямар нэгэн байдлаар ингээд хязгаарлаж эхэлдэг. Татвараа ингээд үнэнч төсний маань
гавьяа шагнал юу илээч гэдэг юм ийм бодлоодыг хүмүүст ингээд төрүүлж эхлээд идэм шиг санагддаг. Хоёрдугаар ямар ч мэрэгжлийн бус хүн нэг том албан тушаал дээр очичоод яг миний хийж байгаа ингээд 8 жил гаруй явж байгаа энэ салбарын үйл ажиллагааг дагуулуулаад эхэлдэг. Хин нэг даргын одоо шийдвэрээр энэ бүх дүрм журам бүх одоо шийдвэрүүд өөрчлөгддөг. Хамгийн асуудалтай нь Монголд өнөөдөр хэрэгжижсэн юм маргааш өглөө болоход болцдог. Мэргэжилтэй эксперт хүний гаргаж байгаа шийдвэр биш, зөвхөн хувь даргын, хувь улс төрчин гаргаж байгаа шийдвэр бидний бизнес одоо ингээд амар том өөрчлөлтүүдийг өгөөд явуулцдаг. Хууль дүрм журам тэр хууль хүчний байгууллагынхан магадгүй тэр ямар ч уялдаа замбраагүй бодлогын шийдвэр гаргалтууд гэх мэтлэн зүйлүүд эргээд нөгөө бизнесүүдэд томруулах, дэмжих биш, улам мангээ хязгаарлаад одоо ямар нэгэн байдлаар ингээд хааж боогод байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ бүх зүйлийг магадгүй бидний өмнөх үеийн ах нар, эгч нар хүлээн зөвшөөрөөд явцсан байж болно. Энийг залуу хүмүүс бид нар олол хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ өөрсдийнхөө дуу хоолой хөргөх ёстой. Энэ системийн болохгүй байгаа зүйлийг бид нар хараад суух биш, өөртөө ямар нэгэн байдлаар оролцоод жижигэн ч гэсэн өөрчлөлтийг гаргаж ирэх ёстой болов уу гэж хардаг. Миний яг үндсэн мэргэжил бол улс төр судлаач мэргэжилтэй. Би Монгол Улсын их сургуулийг 2017 онд гадаадын хөрөнгө оруулалтанд нөлөөлж байгаа одоо улс төрийн хүчин зүйлс юу вэ гэдэг дээр бол докторийн сэдвээ хамгаалсан. За тэгээд тэр ч утгаараа улс төр судлаач гэдэг мэргэжилтэй учраас илүү улс төрд одоо сонирхол тавьж явдаг. Яг би өөрөө улс төр судлаач учраас улс төрд оролцохгүй одоо альва нэгэн шийдвэр гаргалтанд оролцохгүй болол магадгүй хэн нэгэн тэнд шийдвэр гаргалтанд оролцоод зөв ч юм уу буруу ч юм уу шийдвэр гаргаад явна. Тэгэхээр залуучууд бид нар өөрсдөө дуу хоолойгоо хүрхгүйгээр, залуучууд бид нар өөрсдөө ямар нэгэн байдлаар оролцохгүйгээр шүмжлэх тэр хандлага бол бас жоохон өрөөсгөл юм аа. Тэгэхээр тэр хандлагыг өөрчлөхийн тулд тодорхой хэмжээгээр оролцоогоо хангаад үгээ хэлээд явах ёстой юм болов. Энэ бол зөвхөн миний хувь мандын асуудал биш. Магадгүй үеийнхээ төлөө дараа үеийнхээ төлөө явж байгаа миний бас тодорхой нэг зорилго юм болов гэж харж байна.